Зөвлөгчтэй COP17 баг хурлын шууд амжуулалт үргэлжилж байна. За яг одоо зочноор хууль зүйн дотоод иргэн сайд Амар сайхан оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр яг дөнгөж сая таны тухайд нутгийн уугуул иргэдийн өндөр түвшний форумд оролцоод гарч ирлээ. За энэ форумын үеэр гол зүйл нь юу яригдав? За нутгийн уугуул иргэд гингүүт мэдээж яг энэ уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор мэдэрж байгаа асуудлыг нь яг голчлон ярьж өгөж батлах. За тэр дундаас шийдлийг санал болгох хүмүүс байгаа тийм үү? Тэглгүй яг. Нутгийн уугуул иргэд манайхаар бол одоо манай малчид нүүдэлчид тэгээд одоо мал аж ахуйг авч ирсэн, нуруундаа үрж ирсэн иргэдийн тухай асуудлуудаа л ярьж байгаа юм. Тэгээд нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчин өв соёлтой Монгол оронд өнөөдөр дэлхийн одоо уугуул иргэд нүүдэлчдийн дуу хоолой илэрхийлэгдэж байна. Монголын дуу хоолой дэлхийд бас илэрхийлэгдэж байна. Нийт уугуул иргэд нүүдэлчдийн одоо асуудал гэдэг бол байгаль их дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн тэр өв соёлоо хадгалж үлдэх, үнэт зүйлээ хамгаалах. За ялангуяа манай хувьд одоо хамгийн чухлаар хөндөгддөг өөрөөр хэлэх юм бол язгуур өв, уламжилт соёл, тэгээд үүх түүх. За тэр дундаа монголчууд бид бол одоо бүр олон мянганы турш их эцгээсээ эхлээд эх орноо, их дэлхийгээ, байгаль дэлхийгээ хайрлж ирсэн ийм одоо агуу өв соёлтой ард түмэн. Тэгвэл энэ одоо уугуул иргэд нүүдэлчин одоо ард иргэдийн ахуй амьдралыг хэрхэн хамгаалах? Цааш нь асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх? Ялангуяа энэ хурдтай өсөн өөрчлөгдөж байгаа иргэншил даяаршлын үед, технологи, инновац хөгжиж байгаа энэ үед энэ өв соёл одоо өдөр их тусам улс орнуудаас алсарч өнөөдөр одоо маш цөөхөн улс орнууд уугуул иргэд нүүдлийн өв соёлоо хадгалж үлдсэн байна. Тэр нь одоо баг угаараа гэж алсарч алдарч үгүй болж байгаа учраас энэ асуудлаар одоо өнөөдөр Монгол улсад энэ дэлхийн одоо уугуул иргэд нүүдэлж цуглаж олон талт асуудлуудаа ярьж байна. Тэрний одоо гол хөндөж байгаа асуудал бол уугуул иргэдийн уламжилт мэдлэг, амьдралын ухааныг хэрхэн байгаль орчныг хамгаалахад ашиглах вэ? Хэрхэн тэдний амьдралыг хамгаалах, энэ өв соёлыг хамгаалах замаар иргэншил олд амжилтаа уламжлалтайгаа хослуулах вэ? Нөгөө талдаа яаж тэр хүмүүсийн одоо мэдлэг чадварыг ашиглахаас гадна эрхийг хамгаалахыг, түүнтэй холбоотой амьдрал ахуйг дэмжих замаар энэ нүүдлийн өв соёлыг хамгаалах, байгаль орчноо хамгаалахыг хэрхэн хослуулах уу гэдэг дээр бас санал уралдуулсан ийм хилцүүлгүүд боллоо. Сая ч гэсэндээ яг форум зохион байгуулагдахтаа зэрэгцээд яг энэ пресс центрт бол Европын улс мэдээлэл хийжсэн л дээ. Энэ дээр Монгол улсаас бас зохион байгуулагч орныхоо хувьд нутгийн уугуул иргэдэд зориулаад ийм уулзалт форумыг зохион байгуулж байгаа нь өөр ач холбогдолтой. Тэдний дуу хоолойгүйгээр ерөөсөө энэ COP17 хурал бол урддаг учиргуумаа гэдэг ийм тайлбар хэлжсэн бас их сайшаалтай санагдаж байна л да. Таны зүгээс бас энэ нутгийн уугуул иргэдтэй холбоотой ялангуяа тэр малчтайгаа холбоотойгоор маш олон жилийн турш шадар сайдаар ажилласныхаа хувьд ган зуд гээд маш олон асуудлууд дээр очиж цаг тухай бүртэн ажиллаад явж исэн хүн байгаа л да. Тэгэхээр энэ дээр ялангуяа нэг зуудыг байгалийн гамшиг юм аль биесээр гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бол нүүб хүлээн зөвшөөрсөн тийм ээ. Яг энэ үйл явцыг болж явах үе та шадар сайдаар ажиллаж исэн. Энэ дээр бол таны оролцоо бас нэлээдгүй байгаад харагдсан. Өөрөөр хэлэх юм бол ингэж хүлээн зөвшөөрснөөр энэ зүгээр нэр томьёоны тухай асуудал биш. Монгол улс ямар нэг одоо байгалийн гамшиг тохиолдол зууд боллоо гихчээ санхүүжилт бусад хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэгцэн гэж хараад байгаа л да. Та энэ тухай ярив. Тийм, энэ бол зүгээр нэр томьёо уриалал оцсон тухай асуудал ерөөсөн биш. Тэр нь манай улс ч одоо мянган жилийн нүүдлийн өв соёлтой, уламжилт ахуй соёлоо байгаль их дэлгүүртэй уялдуулж ирсэн юм ард түмэн. Бүр 1800-аад оноос эхлээд ер нь 100 дурхан тохиолдсон, түүнд нэрвэгдсэн ард иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх тухай хүртэл одоо зарлиг шийдвэрүүд гарч ирсэн байдаг. Түүнийг одоо өнөөдөр хүртэл бас манай төрөөс барих бодлогын хүрээнд одоо малчид иргэдэд нүүдэлжтэй хамгаалах гэдэг. Манай ч одоо уугуул иргэд гэж үзэх талаасаа бол одоо манай хөвсгөлийн одоо саатангууд байна. За тэгээд эх орныхоо өнцөг болон бүрт баруун зүүн хязгаард энэ 5 оршуу мал сүргээ өсгөж боожуулж, өөрийнхөө ажилтаа байлгаж, бас одоо өв соёлоо хамгаалж, тэгээд байгаль дэлхийгээ хамгаалах, уул усаа хамгаалах гэд маш олон ажлуудыг давхар хийж байгаа манай малчин нүүдэлчдийн асуудал зуд турхантай шууд холбоотой байдаг. Тэгээд зуд болохоор нөгөө амьдрал хүндэрдэг хамгийн хүнд зуд бол одоо сүүлийн 60 жилд 23-аас 24 онд болж ирсэн. Гэхдээ одоо 1921 оноос хойш хүртэл одоо авчиржуулж ирсэн арга хэмжээнүүдээс дурдаад байвал маш олон асуудлууд өнөөдөр одоо энэ түүхэн архив
үзмрүүд дээр байж байна. За тэгээд энэ 23-аас 24 оны зудны үеэр бол бид бас нүүбтэй хамтарч ажиллаж ирсэн. Нүүб бас сүүлийн олон 10 жил тохиолдог зуд боллоо гэж. Тэгээд зуд боллоо гэдгийг хүлээн зөвшөөрөх нэг асуудал. Гэхдээ бид зудыг одоо даван туулах арга зам, түүний хохирлыг багасгах асуудал гэдэг бол маш чухал. Тийм учраас бид зудын эрсдлийн үнэлгээг одоо жил бүрхэн хийдэг болсон. 21 оноос хойш. За зудын эрсдлийн үнэлгээгээ хийгээд түүнээс гадна зудын дараах нөхцөл байдлыг үнэлдэг болсон. Зохих арга хэмжээг авч ард иргэд хүүхэд багчуудын амьдралыг ахуйг хамгаалдаг ийм тогтолцоо руу шилжиж ирсэн. Өмнө бол бид чинь зуд болдог. За бусны дараа хичнээн өвс сүргэж өгсөн. Хичнээн мал өргөдөж хорогдсон гэдэг хоёр зүйлээ тоолоод үндсэндээ маш олон малчид хот нь харлаа, 4 хүүхдүүд нь ажил амьдардаг. Дээрээс нь ахуй амьдрал нь зогсдог. Хот руу нүүдлэх ийм эрсдлүүд бий болдог байсан бол одоо энэ бас харьцангуй цөөрч байна. Ягаад гэвэл бид урьдчилаад урьдчилан сэргийлдэг болсноос та бүхэн ч гэсэн ажиглаж байгаа. Сүүлийн жилүүдэд бол малчид маань одоо өвс тэжээлээ маш сайн бэлддэг боллоо. Ургамал одоо нөгөө нүүдэл суудлаа сайн отор нүүдлээ төлөвлөдөг боллоо. Тэгээд одоо сайл саваа яах уу гэдэг асуудал дээр анхаардаг боллоо. Хажуугаар нь шинэ оршоо төсөл хөтөлбөр гэж ихтүүллээ. Олон зуун мянган иргэд энд хамрагдлаа гэдэг. Энэ бүхэн болвол энэ одоо өнөөдрийн үйл ажиллагааны нэг хэсэг. Тэгээд дараа нь одоо хүүхдийг айлын хөрхийг малжуулах, тэр малынх нь одоо үржил шимийн өсгөх, сүү сайлаа одоо өндөр түвшинд авдаг байх, үр хүүхдүүд нь сургууль соёлоосоо хоцрохгүй байх, боловсрол мэдлэг нь орхигдохгүй байх, эрүүл мэндийг анхаарах гэдэг цогц асуудал нэгдсэн үндэсний байгууллагатай хийж хэрэгжүүлж ирсэн тийм ариун туршлага манай улсад байгаа учраас өнөөдрийн энэ одоо дэлхийн COP 197 гаруй улс орны одоо оролцогчид ихэнх нь ирсэн энэ арга хэмжээний үеэр бол үнэхээр одоо Монгол улс дэлхийн одоо энэ чиглэлийн дуу хоолой болж байна. Тэр хэрээрээ уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, цөлжил туур ажилтныг багасгах асуудлууд эрчимтэй шийдвэрлэх, энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжийг бас хамтдаа олон улсын түвшинд бий болгож байна л гэж бодож. Яг одоо COP17 хурал дуусаад ердөө 2 хоногийн хугацаа үлдээд үндсэндээ яг чухал шийдвэрүүд эцэслэгдэж, батлагдаж, нэгтгэгдэхэд бол маш бага хөрмөлдөд байна л да. Яг энэ үед бол бас зарим талаар зарим танхимуудад ороод үзэхэд бол ингээд санал зөрөлдөж байгаа ч гэдэг юм уу, маш олон шийдлүүдийг санал болгоо явж байна л да. Энэ дээр яригдж байгаа зүйлүүдийг Монгол улс өөрсдийн бодлого шийдвэртэй тусгаад явж өөрсдөө нааж үлдэх. За гол нь энэ COP17 зохион байгуулагдаад өөртөө хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт татснаас илүү бас инновац, ноу хау энэ хүмүүсийн яригдж байгаа шийдлүүдийг бас тусгах нь чухал гэж хараад байна миний хувьд. Тэгэхээр таны хувьд засгийн газрын гишүүнийхээ хувьд эндээс Монголд үлдэх, Улаанбаатарт үлдэх засгийн газрын одоо авч үлдэх зүйл нь юу байх вэ гэж харж байна. За мэдээж одоо эн чинь 197 гаруй оролцогчид улс орнууд байгаа учраас өөрсдийн бодлого асуудалд хандах байр сууриас бодол санаагаа илэрхийлж байгаа. Санал зөрөлдөх зүйлүүд зөндөө байна. Өөрсдийнхөө улс орны эрх ашигыг одоо илэрхийлж байгаа зүйлүүд бий. Гэхдээ нийтлэг зүйл бол дэлхийн нийтээр энэ уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах юм. Тэр дундаа Монгол улсын оролцоо ямар байх вэ? Ямар байж ирсэн. Бусад улс орнуудын оролцоо ямар байсан, ямар байж ирсэн гэдэг. За энэ хүрээнд бас манай улсын хийж хэрэгжүүлсэн өнгөрсөн хугацаанд энэ зөвлөлт туур ажилтнаа тэмцэх ажлуудыг бас үнэлж дүгнэлж байна. Жишээ нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр өмнөд хөдөлгөөн, түүний үр дүн, за тэгээд энэ усны эхийг хамгаалах, цэвэр усны хөрсөөрөө хамгаалах, байгаль орчны одоо бохирдлоо бууруулах, хүлэмжийн хийг бууруулах гэдэг маш олон асуудлууд иргэдэд энэ хүрээнд одоо миний урьдчилан авсан мэдээлэлээр бас багагүй хэмжээний хөрөнгө оруулалт энэ үеэр хийгдэж байна. Ногоон технологи, ногоон эрчим хүч, дээрээс нь одоо эрчим хүчнийг хэмнэх, за мөн одоо энэ газрын нөхөн сэргээлтийг хийх, дээрээс нь хуурай шилийн одоо салхи шуурга нөгөө улаан шуурга гэж яриад байдаг те. Тэр зөвхөн одоо манай улсын асуудал биш. Энэ Азийн улс орнуудын Хятад, Япон, Солонгосын асуудлууд үргэлж болчиход байгаа учраас энэ шар шуурын шуурганы асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх юм гээд энэ олон сэдвүүд дундаас бүх асуудлуудаа нэгтгээд тэгээд одоо санал хураагаад дээрэс нь нэгтгсэн санал дээр одоо бас доктор шийдвэрээ гаргаад ингээд бол манай улсад үлдэж байгаа том маш олон одоо бит болон бит тус зүйлүүд байна гэж болж байна. Мэдээж одоо хөрөнгө мөнгө талаас нь олон хүмүүс, олон байгууллагууд харж байгаа. Хөрөнгө оруулалтууд одоо багагүй хэмжээнд орж ирж байна. Дээрээс нь улс орнуудын одоо зориулж байгаа, хандуулж байгаа төсөв санхүүгийн асуудлууд байна.
Нөгөө талаараа энэ бол Монголын асуудал өнөөдөр дэлхийн анхаарлын төвд орж байна гэсэн. Албан ёсоор дэлхийн бодлого болж хөрж байна гэсэн. Нөгөө талдаа дэлхийн асуудал Монголын одоо асуудал болж хөрж байгаа учраас Монгол өөрөө энэ чөлжилтөө тэмцэх дэлхийн бодлогыг тодорхойлох нэг болж байна. Манай улсын одоо гадаад харилцааны сайд Бац цэцэг одоо 2 жилийн хугацаатай энэ чөлжилтөө тэмцэх нэг одоо талуудын ерөнхийлөгчөөр сонгогдож штэ тий. Тэгэхээр бид одоо энэ гаргаж байгаа бодлого, төвлөрч байгаа хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүүгийн захиран зарцуулалт гэдэг юм хуваарлалт тэр бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудал дээр өөрсдийнхөө байр суурьтай оролцсон бусад улс орнуудтай ижил тэнцүү эрх үүргийг хэрэгжүүлэх оролцоогоо хангах боломж өргөж байгаагаараа нэгдүгээр давуу талтай. Хоёрдугаарт Монгол улс одоо энэ дэлхийн одоо энэ бараг бүх орон шахуу зүгэлсэн энэ том арга хэмжээг олон улсын төвшөнд маш сайн зохион байгуулж байна гэдэг ийм том үнэлэмж өөрөө Монголын дэлхийд үнэлж байгаа бас нэг асуудал. Энэ хэрээрээ бидний одоо гадаад харилцаа өргөжих, хөгжих энэ ирсэн улс орнуудтай цаашдаа бүх салбарт хамтарч ажиллах боломж нөхцөл суурьа тавьж гин гэдэг бол энэ мөнгөөр үнэлж баршгүй энэ том бас хөрөнгө оруулалт ач холбогдолтой зүйл байна гэж харж байгаа. Африкаас хүртэл одоо Африкийн эзний өрнөөс ирсэн байна тий. Тэгээд одоо Аз, Европ гэдэг ирээгүй улс орн байхгүй. Тэгээд гол уулзалт яриануд нь бол одоо өчигдөр өнөөдөр маргааш ингээд өрнөд 28-нд нэгдсэн бодлого шийдвэрүүд байр суурьудаа нэгтгэж тэгээд эцсийн шийдвэрүүд нь гарч зарлагдах байхаа гэж үзэж байгаа. Мэдээлэл өгсөнд баярлалаа. За үзэгчдээ бид Туйл зүү дотоод иргэн сайд амар сайханд ярилцлаа.